Сайн байцгаана уу хүүхдүүдээ 12 дугаар сарын 11-ний өдрийн математикийн хичээлийн бодол 1-р ажил маань илэрхийлэл утга байна. За энэ илэрхийлэл маань 4 үлээр утагдах нэ. За 1-р нь хуваах үйлдэлээс, 2-р нь өржих үйлдэлээс, 3-р нь хуваагаад гарсан ноогтор дээр үржүүлээд гарсан үржүүрийг нэмсэн байна. 4-р нь гарсан хариун дээр нь 6879-ийг нэмэхэд 13659 гарчээ. 2-р ажил. Дараах тоог стандарт хэлбэрээр бичээд нэгж мянгат 10,000-аар таймлаарай гэж. За тоо 86675 гэд үгээр бичигдсэн. За энийг стандарт хэлбэрээр багш бичсэн байна 86675. За тэгвэл нэгж мянгатаар таймлаарай гэсэн. За тэгвэл нэгж мянгатын орон буюу 1000-ын оронд 6-гийн цифр байна. Багш нь улаан өнгөөр ялгаа тэмдэглэжээ. За тэгвэл 6,000-ыг таймлахын тулд арийнхын цифрыг арах хэрэгтэй. Тэгвэл ард нь 5 буюу 5-аас их тоо байх юм бол 6 дээрээ 1 орон нэмээд 87000 гэж таймдагтана. Өөрөөр хэлбэл 87000 руу ойрхон уу, 86000 руу ойрхон уу гэж харахад 87000 руу ойрхон байна. За дараа нь 10,000-аар таймлаарай гэсэн. 10,000-ийн оронд 8-ын цифр байна. За багш нь 8-ын цифрыг улаан өнгөөр ялгаа тэмдэглэсэн байна. За 80,000-ыг таймлахын тулд арийнхын цифрыг харна. Ард нь 5 буюу 5-аас их тоо байх юм бол 8 байна. 9 болох нь. За тэгээд өөрөөр хэлбэл 80,000 руу ойрхон уу, 90,000 руу ойрхон уу гэж харах юм бол энэ тоо маань 90,000 руу ойрхон гэж таймлагдах. За 3-р ажил. Өгүүлбэртэй бодлого байна. Нэг хэсгээс нь 240 кг. Нөгөө хэсгээс нь 8 дахин 100 кг байцаа урааж бүх байцаагаа 9 савнд тэнцүү хуваанд даршилж илээ. 1 савнд хэдэн килограмм байцаа даршилсан бэ гэж. За бодлогынхаа өгүүлбэрийг 2-оос 3 удаа уншиж ойлгосон байх юм бол бодоход амархан байдаг. За давч итгэлээс минь 1-р хэсгээс 240 кг байцаа. 2-р хэсгээс 8 дахин 100 байцаа. 1-р хэсгээс 8 дахин 100 байцаа. За тэгвэл бүх байцааг 9 савнд тэнцүү хувааж хэсэг гэж. За бид нэр 1 савнд хэдэн килограмм байцаа орсон бэ гэдгийг л олох юм байна. Бодолт. За 1-р хэсгээс 240 кг байцаа орж авсан. 2-р хэсгээс 8 дахин 100 гэсэн учраас 240-8 туулсан байна. За тэгвэл 2-р хэсгээс 30 кг байцаа орж авчээ. Одоо бүх байцаагаа авсан. 240 кг байцаан дээрээ 2-р хэсгээс ураасан 30 кг байцаагаа нэмэхэд 270 кг байцаа гарсан. Бүх байцаа. За энэ бүх байцаагаа 9 савнд тэнцүү хуваасан гэсэн учраас 270-ыг 9-д хуваасан байна. За тэгвэл 1 савнд 30 кг байцаа орсон. За 4-р ажил жишээрээ гэсэн байна. За хоёр талынхыг бодож байгаад их багаар нь жишээ. 1-р үйлдэл 95 м 80 см дээрээ 39 м 45 см-ийг нэмэх нь байна. За 95 см дээр 39 м-ийг нэмэхэд 134 м. Тэгвэл 80 см дээр 45 см-ийг нэмэхэд 125 см гарна. За тэгвэл 125 см-аас багш нь 1 м буюу 100 см-ийг урагшна 134 м дээрээ нэмээд 135 м болгоод тэгээ 25 см-ийг үлдээсэн байна. Ингээд энэ үйлдэл маань 135 м 25 см-ээс гарчээ. За 2-р үйлдэл. За 95 м 80 см дээр 39 дм 45 см-ийг нэмгсэн байна. За ингээд нэмэх гэхээр нэрнүүд нь өөр байгаад нэг нь метр, нэг нь дециметр гэж гараад. За тэгвэл багш нь эхлээд 39 дециметрийгаа сантиметр руу шилжүүлсэн байна. 1 дециметрт 10 см байдаг. Тэгвэл 39-ийг 10-аар үржүүлээд 390 см гэж гарч. 390 см дээрээ 45 см нэмжээ. За ингээд нэмэхэд 435 см гэж гарсан байна. За энийгээ метр буюу сантиметр руу шилжүүлчих. 1 метрт 100 см гэдэг. Тэгвэл 435 см-т 4 м 35 см байна. За одоо нэр ижил болсон учраас 95 м 80 см дээрээ 4 м 35 см-ийг нэмсэн байна. За ингээд нэмэхэд 95 дээрээ 4 м-ийг нэмэхэд 99 м.
80 дээр 35 см-ийг нэмэхэд 115 см гэж гардаг. За тэгвэл 115 см-ээс багш нь 100 см буюу 1 метрийг 99 метр дээрээ нэмсэн байна. Ингээд 100 метр тэгээ 100 см буюу 1 метрийн авцгаар 15 см үлдчихэ. Тэгвэл 100 метр 15 см гэж гарчээ. За энэ хоёроо жишгэх юм бол 135 метр 25 см нь их байна. За дараагийн үйлдэл. 67 центнер 68 кг-ыг 3-аар хөрвүүлдэг гэсэн байна. За 1 центнер 100 кг байдаг. Тэгвэл 67 центнер 6700 кг байна. 6700 кг дээрээ 68 кг-ыг нэмэхэд 6768 кг гэж гарсан байна. За 6768 кг-ыг 3-аар хөрвүүлэхэд 20304 кг гэж гарчээ. За дараагийн арийнх нь үйлдэлийг хий. 86 кг 350 г-ыг 2 туваа гэсэн байна. За багш нь грамм руу шилжүүлж байгаа очиж 1 кг-д 1000 г байдаг. Тэгвэл 86 кг-д 86000 кг гарна. 86000 кг дээрээ 350-ыг нэмэхэд 86350 г гэж гарч. За үүнийг 2 дуваахад 43175 г гэж гарчээ. За багш нь килограмм хэмжүүлсэн байна. 1 кг-д 1000 г байгаа чинь 43000-д 43 кг 175 г гэж гарчээ. За энэ хоёрыг жишгээд 20304 кг-тай гарсан нь их байна. За 5 дугаар ажил тэгштгэл байна. За энэ тэгштэглээ сайн ажиглаад харах юм бол X-с хасах нь 82659-ийн ялгуурыг 68 тавахад 956 гарчээ. За тэгвэл энэ хаалтан дахь тооны ялгуурыг олохын тулд 956-аар 68-ыг үржүүлсэн байна. За X ба 82659-ийн ялгуур 65008 гэж гарч. За X-с 82659-ийг гасгаж 65008 гэж гараад байгаа юм чи X тоогоо олохын тулд 65008 дээр 82659-ийг нэмчихнэ. За X тоон 147667 гэж гарчээ. За шалгаад бодоход 956 гарч байна. За 6 дугаар ажил. 50 дециметрийн 14 нь хэсэг нь хэдэн сантиметртэй тэнцвэ гэж. За 1 дециметрт 10 см байдаг. Тэгвэл 50 дециметрт 50-ыг 10-аар хөрвүүлээд 500 см гэж гарах нэ. За тэгвэл багш нь 500 см-ийн 14-ийг олох гэдэг учраас 10 туваагаа 4-өөр хөрвүүлчих. За 200 см гэж гарчээ. Анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа. Баяртай.